Уртын дууны уужим тэнүүн айзам, уран тансаг аялгуун хээг мэтгэн уралдаг. Утга санааг уянгад сайхнаар төгс илэрхийлж түшгэн болдог лимб хөгжмийн гайхамшиг оршуу. Боловсрол соёлын шинжлэх ухааны сайд Утганбаяр дөнгөж сая ард түмэндээ мэдээлэл хийлээ. Лимбний битүү амьсгааны урлаг ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах бие бус соёлын өөр бүртгэгдсэн байна. Дорн дахны нүүдэлчин ард түмнээс үүдэлтэй энэхүү урлаг яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтын бүх шалгуурыг хангасан учраас хүндрэлтний бие бус соёлын өвийн жагсаалтыг бүртгэжээ. Монгол хүний ур ухаанаас төрсөн энэхүү гайхамшигт битүү амьсгааны урлаг дэлхийд данстай болж хүндрэлтний өв болон бичигдлээ. ЮНЕСКОгийн 2003 онд батлагдсан конвенц байдгийг. Энэ конвенц бол соёлын бит бусыг хамгаалах тухай конвенц. 2011 оны 11 сарын 24-ний Баалын яаралт болсон Индонезийн Баалын яаралт болсон урлаар манай битүү амьсгаа дэмжигдсэн билээ. Монгол лимбчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга битүү амьсгаа гэдэг ийм нэрээр орсон байна. Тэгээд бид найдлан 6 сарын 11-нд үндэсний дуугч эрдэмч болгоход батламжаа гардаж авсан. Тэр өдөр бол бүх лимбчд маань хөдөө орон нутгаас ингээд хотод байгаа бүгд суурах чавнаар оюутнууд ахмад лимбчд маань бүгд ирээд тэр өдөр 6 сарын 11-ний бол хэдүүлээ лимбчдийн өдөр болгоё те. Хэрвээ одоо ингэж анжиж энийг бол энэ дэлхийн төвшөнд ингэж тавьж дэлхийд данстай болгож хамгаалж авахгүй бол нэг л мэдхэд ямах чимхэр гэж байгаа. Энэ өвүүдийн энэ ховор хосгүй арга барилуудын хамтар алга бол энэ битүү амьсгааг яаралтай бас бүртгүүлэх энэ ажилд бол засгийн газраас ахуулаа тий. Манай энэ битүү соёлын өвийн төв бол маш их сайн ажилласан. Юундмат дарахтаа манай сайн насаа тэдний хамт олон тусалцаагаар бид нар бас энийг хамгаалж ингэж үлдэж чадсан тас маяртай байна. Эртний хүн гүрнээс улбаатай эвэр элэгтэй шөрөмсөн артай ном хүн хөгжим хөөмэй. Монгол наадам зэрэг түүх томог хийгээд гайхамшиг болсон эдгээр соёлуудтай эн зэрэгцүүлсэн лимбний битүү амьсгааг хүндрэлтний соёлын өв болгосон Монголын ард түмэнд гайхамшигтай үйл явдал болсон юм. Харин ард олон 100 жилийн туршид бие биедээ өвлүүлэн үлдээж тээж явсаар ирсэн энэ гайхамшигт урлагийг яагаад хүндрэлтний хэмээх тодтголдор ЮНЕСКОд бүртгүүлэх болсон юм бэ? Багшааш багшд шавьяас шавд дамжаад уламжлалт хийж ирсэн сургалт яагаад яаралтай хамгаалахаар болчихоо гэж. Мөрөн хуурыг уртын дуунаас лимбийг уртын дуунаас салгаж ойлгохын аргагүй. Монголчуудын байгаль нь өөрөө тийм. Монголчуудын урлагийн тийм. Энэ гурыг нэгнээс нь салгаж ойлгох ямар ч үндэсгүй. Жилийн 4 улирлыг бид нэр чинь лимбиний битүү амьсгаа 4 цаг гэдэг дуу лимбгээр хөгжимчлэл бид нар Монгол орноо аялсан шиг болно шүү дээ. Монгол орноо нүүдэлтний амьдралын үтсэн шиг болно шүү дээ. Тэр тийм бас бодит хэрэгцээ тухай үедээ байсан байгаа байхгүй юу? Энэ төрийн том уртын дуунууд ч юм бол 10-аад минутын дуу гэж 8-9 бадагтай дуулна шүү дээ. Тэгэл тэрийг дуулах хооронд ингээд ардан лимбчин зогсож байгаа бол тэрийг тэгэл дуулаад дуустал нь явна шүү дээ. Тэгээ яг ингээд амьд байгаа. Ингээд 2000-ны цаг дээр 21-р зууны энэ босгон дээр хэн энэ үеийг авч ийнэг үл үнэндээ яг гарын харан уран багтахаар. Тэгэхээр энэ бол манай монголчуудын 2 сая эдэн зуун мянган хүндээ хаваагаад үзэхээр үнэхээр бас багтаа. Энэ бол дэлхийн нийтэд энэ арга барилаа тоглолтог хүн ингээд аваад үзэх юм бол маш багтаагаар шүү дээ. Мартагдах гэж байгаа юм байх шүү гэдэг тийм бас аюул дагуулсан юм үзэгдсэн баг л та. Өвгөлийн түүхийг өгүүлэх шаралсан хуудаснаа үлгэр домог болон хозорсон өв эцгийн үлдээсэн гайхамшигт урлаг.
Яг л бичиг болон үлдсэн тэдний адилаар балран үгээрх ёсгүй. Он цагийн өвгөн нухчаанд дарагдан үгээрх цагт ийм гайхамшиг байсан юм шүү хэмээн амаа барихаас өөр өв соёлгүй хоцрох тэр нэгэн өдөр ирэхгүй. Бүр хизээч ирэхгүй болсон хэмээн бид өнөөдөр бардам хэлж чадна. Дутуугаан гүйцээж дундуурaan дүүргэж явах учиртай төгс гурвлын айз мэг шиг бие биенээсээ салах учиргүй юм. Хуучин бол сайхан уламжил байна. Уртын дуучин морин хууч лимбчин гурав бол үнэхээр төгс хосолдог юм оруулахгүй юу? Энэ бол мөнхийн том философи. Монгол уртын дуу нарны засаргаар амьсгал талан зэрэглэлийг наадуулдаг агуу бол. Тэрний чинь нэг ахархан аялгуугаар ахархан амцгаагаар дөгдөг гэд дуулж болохгүй шүү. Тэр одоо уртын дуу эхнээс ахуулаад 2 төрлөх ч юм уу 3 төрлөх ч юм уу те. Одоо 10 минут ч юм уу 8 минут ч юм уу 10 20 минут явж шít. Эхнээс нь ахуулаад дуустал тэр аялгууг тасалдахгүйгээр амьсгаар явж байгаа. Амьсгааг хөрвүүлж аваад амаараа амьсгаагаа тэр хооронд амаараа амьсгаа явал энэ цагирхан битүү амьсгаа үүсгэл ингээл бүхэл бүтэн тэр цагийн эргэлтийг дэлхийн эргэлтийг өрхөн зам твийн эргэлтийг тасралтгүй одоо тэр нэг чинь дуулахтай боломжийг чинь тэр уртын дуу тэр лимбний битүү амьсгаа чинь олгож байна шүү. Тэгээд уртын дуучны дуу энэ гурав нийлээд явхлаараа тэр хээ оголцсон тэр одоо аялгууны дансгийг тэр одоо урт үргэлжилж байгаа. Ер нь Монгол гэж танигдахаар тэр уртын дууны тэр одоо уян тансаг уянгатай дээрээс нь одоо тэр их орон зай энэ одоо ихсгэлийг бий болгож байгаа л гэж. Ийхүү язгуур хөгжмийн түүхийг сөхөж түүний арга барил уран яруу магтан дуулахын учиг лимбиний битүү амьсгаа гэж юу вэ? Нууц хэрэгэлт гэж ярьдаг. Дээр үесээ их одоо нууц юм шүү, олонд тараагдах ёсгүй юм шүү, зөвхөн одоо ингээл лимбчдийн дунд явах хэрэгтэй юм шүү ч гэдэг юм уу. хэдийн минут хэдийн 5 минут аялгаа байлах тэрийг тасалдлуугаар одоо үлээх тэр явцдаа амьсгааг одоо аваад одоо үргэлжлүүлэх юм цагирхан амьсгааг битүү амьсгааг бий болгоод хөгжимдөх юм арга. Хөндлөнгөөс харж байгаа хүн яаж амьсгаа аваад байгааг нь ойлгохгүй мөртлөөс ингээд амьсгаан дуусахгүй үлээгээд идэг. Тэгээд хүнийг ингээд анзаарахгүй байж хат ингээд урдаас нь харж байгаа л амраар амьсгаа цэвэрхээ авч байгаа шүү дээ. Гээл цороод авч байгаа. Ямар ч дуу шуу байхгүй. Битүү амьсгалах гэдэг нь амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицох амьсгалын гэрхтэн системийн хэвийн гормыг зориудаар өөрчилж, хилний уран хөдөлгөөнөөр амьсгааг авахын сацуу гаргаж, тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаа явдал юм. Өөрөлдөл тийм ээ гаргахтаа шууд зөрүүлээд авна. Аюун бол энгийн хүн хийх юм бол хэцүү л дээ. Тэгээд зөвхөн гарган дараа гэдэг байхгүй. Аюун хоёрыг ч зөрүүлэх хэрэгтэй байхгүй. Яг зөрүүлээд тэгээд
мэдээж хилээрээ ам доторх агаарыг шахаж өгж байгаа шүү дээ. Шахаад өгжих хооронд ам доторх агаараа шахажих хооронд хамраар уушгурга амьсгаа аваад буцаагаад залгана. Гэтэ энэ бас жоохон зовлонтой л доо. Яг нэг далд учраас одоо тийг наа тоолгоо инг мэг заах ямар ч боломж байхгүй. Яг хүний мэдрэмжтэй холбоотой. Энэ яг хүн ойлгоол бодоол ингэхгүй буруу сурчих юм бол сурч чаддгүй цааш айгүй зовлонтой. Өөрөөр хэлбэл хил амны хөндийн тусламжтайгаар одоо уушгнаас ирсэн амьсгааг аман дотроо түр эргүүлэх зуур түр одоо ингээд шахаад гаргах зуур хамраар буцаагаад амьсгааг татж аваад нөгөө түрүүчийн амьсгаатай залгаж байгаа энэ хэсгийг л цэвэрхэн хийх юм бол одоо ингээд бит амьсгааны энэ эргэлт үүсэж байгаа юм л да. Одоо нүүрэнд ямар ч хувирал үзүүлэхгүйгээр зөвхөн хоолой нэг жоохон хөдлөлтөд идэл ингээд амьсгаагаа ямар ч мэддэхгүйгээр авдаг таа л одоо энийг одоо урлаг болгосон болов уу гэж ингэж ойлгодог. Бүтэн амьсгаа гэхээр миний багийн сургууль явах үе санагдж байна л да. Тэр үед би тэр алдарт лимбич хүчингөө цэрэн дорж гэдэг хүн манай сургууль багшилж байлаа. Бид их дотно байлаа. Тэр хүн лимбиний ангийн багш. Миний багш бол алдарт домогт мөрөө хурж жамин гэж байлаа. Эднэр биеийнхээ ангиар орно, комиссар орно, олон хууч ярина. Цэрэн дөрж өгш бол бидний одоо яалтчгүй загалмаас ийцэх гэж хэлж болно. За энийг бол өмнөх зуунаас өнөөгийн энэ үеийнхэнд уламжилж өгсөн нэг том гаяатай хүн. Энэ хүн бол урлагийн гаяац гэдэг. Алдарт гаяат хөгжимчин цэрэн дорж гэдэг. Одоо сая 11 онд бид бит амьсгаагаа дэлхийн ЮНЕСКОгийн бит соёлын үед батлууллаа шүү дээ. Тэгэхэд бол энэ хүний тоглож бичүүлж үлдээсэн тэр дээр үеийн 30 оны, 40 оны, 60-аад оны бичлэгүүдийг үндэс уул суур болгож бид нар энэ 60-аад онд ийм ингэж 30-40 онд ингэж тоглодог ийм уламжлалтай байсан. Өнөө энэ уламжлал нь жоохон бүдгэрээд байна гэдэг ч юм. Энд бол энийг үзүүлэхийн тулд энэ хүний тэр Араад үгийн алтан фондод буюу Москвад бичүүлсэн тэр бичлэгнүүд бол маш их хэрэг болсон. Нэг өдөр би цэрэн дөрж багшаас тэр бит амьсганы тухай асуусан. Өдөө багшаа яаж тасалдуулах бид нар ч амаар амьсгаа аавна. Хамраар амьсгаа аавна. Тэгээ одоо тэр чинь тасварлуулж бид нэг хамраа дарчвал амар алдаа болно, аммаа дарчвал хамар онгорхоо байна. Тэгэхээр яаж энэ амьсгыг одоо яадаг юм гэсэн багшаа гэсэн чинь амьсгаа сольж харга байд юм аа. Сольж харга байд юм аа. Сольж шилжүүлэх харга байд юм аа гэж надад хэлж байсан. Намайг зохны хөгжимчд 7 дугаар ангид байхад одоо тэр бидний яриад байгаа өвгөн багш цэрэн дөрж багш зохны хөгжимчд очсон. Нэг 7 хоногийн ажиллаар тэгээд одоо бид нарыг бүгдийг сонсч үзээд ингээд зөвлөгөө мөвлөгөө тэгээд манай багш одоо энэ хүүхдүүдэд бит амьсгаа заа гэдэг. Ингээд 7 дугаар ангид бит амьсгаа заалгахад бол эртэлтэй. Ер нь 8 дугаар анги 1-р курсаас заалгаж эхэлдэг. Тэгэл 7 дугаар ангид яг ч манай багшууд ингэж тоглолт ингээл аргачлал хийлээл те. Өөрөө тоглолт өгсөн. Тэгэл нэг битсэн чинь гинт сурч байсан. Эндээс ч одоо ингээд авахтаа
Ингээд хамар чин дуурайд нь шүү дээ тийм ээ. Цэвэрхээ авах шүү дээ. Гэдрэг бол татаад авчна гэж хэлдэг шүү дээ. Занаа шарах чинь. За. Цэвэр шууд ийш татаад авчих. Цэвэр хамар чин дуурайд шүү дээ. Орой хэсгээс бол цэвэрхээ хийж явах таа. Шууд цэвэрхээ. Аж одоо судлаад шүү. Доод өнгөн дээр ч гэсэн л хүчин алдуулахгүйгээр л явуулна шүү дээ. За. Одоо наадхыгаа тохируулна шүү дээ. Амар гарч байгаагаар хүчтэй, амар авч байгаа сэрхэн. Тэр өвмөгшөөс хойш бол одоо энэ яг ингээд сургалтанд ороод тий. Тэгээд манай өвмөгчийн үеийн лимбчтэй байгаа шүү дээ. Тэгээд тэдний шавийн шанаар одоо ингээд хойшоод уламжлагдаад энэ арга бол одоо сургалтанд нэвтрээд бүр одоо энэ яг шатлсан сургалтанд ороод ингээд хөгжимдөх арга барилд тусгагдсан ийм сургалт болоод. Хувьсгалын үеийн мундаг лимбчтэй бол маамгой байна. Тэр загал гэж хүрээнд мундаг лимбчин байсан гэж ярьдیں۔ Тэрвэл битэмсгаар гайхалтай сайхан тоглодог. Тэр үнээс анх манай цэрэн дөрж өгч битэмсгаа гэдэг юмыг олж харж тэр үнийг дуурайж дагаж тоглож ийж одоо битэмсгаа одоо авч тоглож сурж исэн гэж одоо өөрөө хүртэл шавнартай ярьдаг байсан бид нарт ингээд уламжлагтаад үлгэр домог шиг яригадаад явдаг л да. Цэрэн дорж лимчин бол азар одоо хөгжим божгийн сургуулийн лимбиний багш бас гайхамшигтай шамсч. Ийм хүн байж захта энэ хүн шавнартай энэ битүү амьсгаг боломжтой. Тэр хүний шавнаар одоо энийг авч явж байгаа цөөхөн хүн байна. Цэрэн дөрж өгшин шав нар болох Монгол Улсын гавь жүжигчин Бадамгой байна. Тэгэл инх тайван Монгол Улсын цэрэн ажилтны инх тайван багш байна. Тэгэд энэ хоёр мундаг шаваа төрүүлээд тэгэд энэ хоёроо уламжлуулад би түүхний өнөөдрийн сургалт бүх юмыг ингэж тавьж одоо чиг замын зааж өгсөн байдаг. Ийхүү лимбиний битүү амьсгааг гэрийн шав сургалтаас танхимын сургалт руу шилжиж програмчлах ажлыг эхлүүлсэн хүн нь анхны 7 гавьяа тэнэг шавийн шавнартан өдгөөч өвгөн багш хэмээн дурсагддаг цэрэн доржийн гавьяа мөнөөсөө мөн юм. Манай багшаас ингээд бидэд өгүүлж ирсэн усан дээр эхлээд авдаг. Тэгээд усан дээр тасгал сургууль хийлгээд тэрийн сайжраад нөгөө хилээр амьсгаагаа сайн шахаж чаддаг басныхан дараа хөгжимдөр нь сургууль хийлгээд тэгээд улмаар хүртийн дуу ардын дунд яаж хэрэглэх вэ тэрийг заагаад ингээд шатлсан сургалтаар тэгээд курстэй бакалаврын 4 жилд сураад одоо төгсөхдөө Монгол ардын айз мортын дууг тоглох хэмжээний чадвартай болж төгсдөлтөө. Шилэн аяганд ус хийж аманда сорвол зуугаад усыг тасралтгүй хорж игнуулан дуугарна. Хөдөлгөхгүй шүү. 90 ам нүг 90 сүх дээр хазар хөдөлж шүү. Хазар хөдөлгөхгүй хамар дуухгүй тийм. Шүүж өгөх. Ерөөс өөртөө ч мэдгэдэггүй л авах хэрэгтэй байхгүй. Үнийг харсан хүн амьсгаа тасалж байгаа эсхийг мэдэж болох бөгөөд битүү амьсгалд анхлан суралцах арга нэг юм аа. Зөөлөн нэг болгомоор үлдэж шүү дээ. За. Цэвэрхэн хамраар авах цэвэрхэн өөртөө мэдгэдэггүй тавч шүү дээ авсан тийм.
Дорн дахны гүн ухааны иш онол дах арга бэлгийн шүтэлцээтэйгээр эл хөгжим аялгуугаан түгэдэг гэх. Мөнөх аялгуу харин уртын дуутай хоршиж дуучны гаргаж амжаагүй нарийн чинхлүүр нуглаасуудыг нөхөж өгдөг. Тэгвэл уртын дууг уламж тэнүүн уужим сонсох битүү амьсгааны түүх хэзэнээс бичигдэж эхэлсэн юм болоо. Уран дарахчдын урлагаас авч ашигласан гэж ярьдаг л да. Угаасаа уран дарахны тэр нөгөө хийц урлалдаа хэрэгэлдэг бас нэг амьсгааны одоо тэр нөгөө хөөргөний оронд амныхаа хөндөй болоод хазар тэр юг ашигладаг тэр арга барилыг л Монгол лимбэнд тэр дундаа лимбчид одоо уртын дууг тоглохдоо авч ашигласан байдаг. Одоо яг тэр уран дарахны тухай тийм баримт юм байд юм лээ. Одоо дондор дархан гэж одоо дарангийн маш алдартай дархан хүн байсан. Тэр хүн бол одоо яг энэ аргыг хэрэгжилж одоо тэр нарийн юм хийдэг байсан. Тэг нэг удаа над тэгж хэлсэн. Бүтэн амьсгал гэдэг чинь ер нь юунаас үүсэлт юм шүү дээ. Энэ дархны хөөргнөөс дархны ур чадвараас дархан хүн гэдэг чинь одоо маш өндөр давтамжинд тэр алт мөнгөийг чинь хайлуулдаг. Төмөр уулж эсийг чинь хайлуулдаг юм шүү дээ. Чинь авах гарах хоёрыг ингэ зэрэгцүүлж штэ. Тэгээ одоо гал нэг усан дээр гал асаана гэдэг шиг ийм л агуу зүйл дээ. Тэгэн тулд үлийн алт мөнгөний дарагчид ийм бүтэн амьсганы учрыг олсон байна. Инээс үүсчил одоо энэ лимбэний бүтэн амьсгаа үүссэн байна. Эрдэнэ уран дарагчид өөрийн нууцад өв нэгэн шинэ арга ажиллагаа болгон хэрэглэж байсан битүү амьсгааг өнөөгийн дарагчид нэгэнд ашиглахаа болжээ. Тасралтгүй 10-аас 20 минут үлээх энэ арга ажиллагааг Эрдэнэ Кедан түрэг улсын үед төрийн нууцын зэрэглээд авдаг байсан тухай зарим их сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Лимбэнд ашигладгийн адилаар одоо шашны хөгжимд шашны бишгүүр тэр хөгжмүүд бас одоо ингээл ам нарч ингээл гацраа цунцайлгаж байгаа л ингээл авж байгаа гэдэг чтэй те. Тэр бол ингээд гацраа цунцайлгаж тэр дарахныхын яг дарахчуудын хэрэгэлдэг аргаар авдаг л да. Биднийх бол ам дотроо Ав харгачлаас авах бол өөр юм байна гэж би харсан. Одоо шинэ бид нар бол хизээш хацрыг одоо тий хацар руу агаарыг дүүргэж ингэж тэр амьсгаа авдаг. Яг юу байдалтай шууд л гүйлгэж авах. Гадны тэр юу нь бол дандаа хацрыг ингэж дүнбийлгэж ингэж аваад байхгүй. Зааж байгаа сургалтууд нь ч тэгж явах гэж юм бэл. Тэгээ энэ бол юмлаг өөр болчих. Хэрвээ бид нар тэгж авах юм бол хотын дод олж болохгүй. Одоо хацраа ингэж хацралууга амьсгаа авчиж хийгээд тэгээд аваад байгаа. Гэж аваад байгаа. Дархан хүний бурхан ухаанаас төрсэн энэхүү гой техникийг Монголын лимбчид лимбэх арга барилдаа нэвтрүүлснээр уртын дууны үнэн мөн чанарыг мэдрүүлж үл тасрах аялгау хээг нь мэтгэх дэм болсон гэдэг. Үүнээс үзэхэд энэ гайхамшигтай урлаг бидэнд хэдэн зуун магадгүй хэдэн мянган жилийн өмнө байсан гэдэг нь тодорхой байна. Өдөлж утсан он цагийн тухай өвгөрч буй цаг дор өгүүлэхийн учир аялгуутай хөндлөн бишгүүр лимбиугаан магтаж домог юуг нь өгүүлэх нь алсын жихүүн салхи тас нэсэхийн өргөн талын хөндөй нүд гэлбэн мэлцээж бэлчээрд гарсан мал соргог үсийг гэрэлзуулна. Өгний тижээсэн өнчин борхуу дураараа бэлчих хон ямаагаан дагаж явахдаа гайгал дэлхийн хөгжимдсөн нэгэн гайхамшиг тай сонирцсон гэдэг.
Хончин хүүгийн ирж олсон хөгжим нь ердөө нэг хүндий мод, харин хөгжимч нь талгазрын салхи байсан гэдгээ. Ийхүү үлгэр домгийн хэрнээ үнэн түүх амилж хөндий мод хангайн салхины гаргасан чимээ хөндлөн бишгүүр лимб болон хувирчээ. Монголчууд бид азтай хүмүүс. Монголын лимчтийн ур ухаан шигтгэе болсон битүү амьсгааны урлаг үеийн үед үрийн үрд хадгалагдсаар дэлхий дахны сонорыг үргэлж гайхуулж байх болно. Хүн төрлөختний соёлын бит бус өв болсон битүү амьсгааны энэхүү гайхамшигт урлаг зөвхөн Монголынх юм.